Монгол орн нь хойд хэсгээр Сибирийн хөвчөд хайг. Өмнө талаараа говьцөл, элс манхан. Баруун талаараа мөнх цас дөргөл бүхий өндөр уулс. Зүүн талаараа онгон зэлүүд хээр тал бүхий байгалийн хэв шинжийг агуулсан өвөрмөц тогтостой бөгөөд энэ дүр зурган соёлын болон биологийн олон төрөл зүйлийн гайхамшиг тослолыг илтгэж харуулдаг юм аа. Монголчууд нь Төв Азийн өргөн их тал газар нутаг нүүдлийн соёл иргэншлийг бүтээн хөгжүүлсэн юм. Нүүдлийн соёлын гол онцлог нь хүн байгальдаа шүтэн зохицож амьдрахтай холбоотой. Тэдгээрийн нэг нь уул ус тахих тахилгын ёсон. Байгаль цаг улирлын хатуу ширүүн нөхцөлтэй Монгол нутагт түүндэж үдсэн нүүдэлчдийн аж ахуйтай малчин ардад ихэд бэрхшээлтэй гангачиг, цасад зуд, аянгад сахилгаан, үер усны аюул нэрвэгдлийг арилгах засахын тухай Монгол ахуй амьдрал, аж төрөх ёсноос үүдэлтэй ардын мэдлэг эрдэм ухаантай холбоотойгоор уламжлагдсан. Уул овоо тахихад зан үйл нь 4000 гаруй жилийн өмнөөс альва юм сэцэнтэй уул усан дөвгдийн оюухан уусан шингэсэн байдаг гэдэг зарчмаар ертөнцийг тань мэдэх бөөмөргөлийн шашин зан үйлтэй холбоотойгоор эхлэн хөгжиж улмаар 16 дугаар зуунд бурхны шашны гүн ухаан сав шим ертөнцийн тухай онол мэдлэгээр чимэглэн дэлгэрчээ. Дугаар зууны үеийн Монголын түүхийн алдартай сурвалж бичиг болох Монголын нууц товчоонд бурхан халдуун уулын талаар яруу сайхнаар дурдсан байдаг. Овоо тахилгыг олон агуулга бүхий соёл хэмээн судлаачид үздэг юм. Учир нь энэхүү зан үйлд нүүдэлчдийн олон зуун жилийн түүх
соёл иргэншил, монголчуудын амьдралын онцлог зан заншил, аман зохиол, аж төрх ёс уламжлалт мэдлэгүүд багтаж байдаг юм. Энэ нь шашин шүтлэгийн зан үйлгээс илүүтэйгээр нүүдэлчин малчдын хэрэглээний их соёл заншлаар дагаж мөрдөх хууль болсон байдаг. Анхлан тахилагт газрыг тогтоохдоо газрыг шинжиж, улмаар залбирлыг үлдээд овоо босгож, хойшид олон ард тахих болон цээрлэх ёсыг мэдүүлэн мөрдүүлдэг байж. Уул толгодын эздэд зориулан мод чулуу эл сэргээр овоо босгодог. Энэ уул овоо тахилга нь газар усыг хүндэтгэх, шүтэх, дан ганц сүсэг бишрэл төдий бус. Хүн байгаль, хүн амьтан, хүн хинээсэн харилцаанд үндэслэж ан амьтныг хамгаалах, эдээ ундааны дээж өргөх, сан даллаг авах зэрэг сайн үлэр илэрдэг. Тухайн тахилагт газар эзэн лус, тэдний өрмөц онцлог, эрдэм шадлыг магтан, дуусан, даатхан, залбирсан, өргөж тахисан, гуйн хүссэн агуулга бүхий уншилгаас Монголын уламжлалт зан заншил, утга зохиолын давтагдшгүй төрхийг харж болдог юм аа. Тахилагт улсын зан үйл нь байгаль хамгаалах зөөрөлшгүй үнэт жишээ, соёлын үнэт төв болон уламжлагдсан ирсэн байдаг. Овоо бол уул усны эздүүд болон онгод тэнгэрүүд хэмээх хийбод амьтны орших газар байдаг гэж сүсгэлдэг. Уул толгод даваагүй вэний орой, аршаан булгийн их гол нуурын эрэг орчимд чулуу мод овоолон овоо босгодог. Түүнийх өмнө эдээ будааны дээж өргөх тавиур, арц хүж өгүүлэх бойгор сэлтийг чулуугаар бэлтгэдэг. Овоонд зорж ятсан болон зам зуур өнгөрч явах юм боловч овоонд заавал хүндэтгэл үзүүлдэг. Ингэхдээ өөрийн зорьсон хэрэг ажил үйлсийг бүтэмжтэй байлгахыг хүсч залбирал даатгал үлдэж овоон дээр чулуу нэмнэ. Тахилагт газрууд нь тухайн үндэстэн ястан орон нутгийн болон бүлэг хүмүүсийн омог бахархал нь болж байдаг. 1995 оны зунаас хан Хинти, Бурхан Алдун, Богд хаан Отхон тэнгэр улсыг төрийн тахилах дуул хэмээн хүндэтгэн тахилга тайлга үлдэж ёслолд нь Монгол улсын ерөнхийлөгч бэйжлэн оролцдог нь уламжлалтай боллоо. Тахилагт газар нутг нь ховор ан амьтан ургамлын сүүлийн орших газар хорогдох орон байранд болж байдаг. Тахилагт газруудын ёс заншлаар дамжуулж байгалийн унган төрхийг хадгалах, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах ач холбогдолтой байна.